Солиорол хийгээд ухаарал. Зохиолын 11-р хэсэг. Нэгэн залуу тайзан дээр гарч ирэн жаргал сайхан гуайн шууд нутаг буцаагүй дуугдуулан ахин эрхүүгийн хаврыг дуулж байлаа. Мөгийн чи Москвад очиж сурж болно шүү дээ. Тэндээ очоод цаатахтайгаа гэтэл ирднэ. За бодохгүй юм яриха болоо. Өөр хөөрхөн хөгтөд монголоор дүүрэн байгаа шүү дээ. Эдгээрээс нэгийг нь л олж аваа да. Монголын хөгтөд ямар модонд гарцсан биш, халахын хөгтөд ямар хаданд гарцсан биш. Зүгээрээ өгш. Тийм хэлж байтал техникийн араас рестораны менежер мөгийн рүү даллав. Мөгийн би бицчаад ирий гэхэд солонгоо. Яасан бэ? Миний найзын гиз хөвдөд байгаа мó гэхэн тэр. Мөгийн. Гүй. Сая нэг аяг кофений горол гарч байхгүй юу? Гिचгээ техник чиглэн авлаа. Менежер хөө яхын дүү номер ч нутахгүй гарна шүү бэлцэн байгаа үсттэй. Гэхэд мөгийн. Ха санаа зовдгүй түндэр номероо үзүүлэхэд бэлэн байна. Гэв. Менежер. За тэгвэл энэний дараа гараарай. За юу? Гэв. Тийм мөгийн цааш бизнес өрөө орцгоод буцаж гарч ирээ судал дээрээ сунгаа эрднэр нүдээ ирмэв. Эрднэч учрыг ойлгов. Төд өдөлгөө хөтлөгч тайзан дээр гарч ирэв. Одоо та бүхэндээ хоёр сайхан дууг дуулахаар хоёр залуу иржээ. Мөгийн Батэрдэн хоёроо тайзнаа өрн залъя. Мөгийн эрдэнэ тайзан дээр гарч ирээд энэ дууг та бүхэндээ зориулж байна гэгээд дурлцчихыг эрдэнэ нөгөө охин руу харан дуулж эхлэв. Хоёр хүү хүмүүсийг дөргиж эхлэв. Хүмүүсийн зарим нь үжиглэж дараа нь мөгийн одоо энэ дууг хайрт найз солонгоод зориулж байна гэд дурлаж бичсэн шүлэг минь дууг цээлхэн намуухан хоолоогоор эвлэгхэн дуулж эхлэв. Хүмүүс туйлаас их таашааж байлаа. Тэднийг дуулж байхад солонгооч бас амандаа дуулж байв. Солонгогийн дуулангаа өдөр өнгөрөх тусам мөнх эрдэн сэтгэлийг нь улам их татсаар байгааг ухаарлаа. Мөгийг өөртөө зориулж шүлэг бичиж байсныг нь санан бас одоо өөртөө зөрүүлж дуулж байгааг харахад солонгоод үгээр илэрхийлхэн аргагүй тийм нэг яруу сайхан мэдрэмж төрж байв. Хоёр хүүг тайзнаас буухад хүмүүс тэдэнд та нар сайхан дууллаа. Ийм сайхан дуулдаг хүүхдүүд ховдод байдгийг үнэхээр мдээгүй байж гихчлэнгээр урмын мөгийг харамгүй хэлж байлаа. Мөгийн эрдэнэ хоёр тайзнаас бууж ирээд ширээнийхээ ард суув. Тэд Мишель цацруулан өнөөдөр хоёулаа кафег жинхэнэ утгаар нь мэдэрлээ те гэж ярилцаж эхлэв. Тэгтэл нэг л мэдхнээ цаг орой болжээ. Гадаа харанхуу шиг татсан байлаа. Солонгоо тэднийг сайхан дуулсныг дахин шүүрс алтан ярьж бас эртхэн харих хэрэгтэйг сануулсаар тэднийг дагуулan ресторанаас гарлаа. Тэр өдрийн сайхныг дурдсаар солонгоо гэртээ орлоо. Хоёр хүүц салан гэр ирэхэд зүгж ирэв. Гэртээ ирээд солонгоо хувцас сольж тайвшраад мөгийн бичсэн амьдрал романыг уншиж эхлэв. Зохиол мөгийн бүр бага насны хөгжилтэй үйл явдлуудаар эхлэх ба ахлах ангийн хайр дурлалын паянгуудаар үргэлжилжээ. Зохиол үргэлжлэх тусам улам сонирхолтой болж байв. Мөгийг хүссэн сургуульдаа суралцаж мөн бурхны тусламжтайгаар агуу суу билгийг эзэмшиж гайхамшигт чадвар ашиглаж мөрөөдлөө биелүүлэн Харвардын их сургуульд суралцсан ба англиар бичсэн зохиолоороо Нобелийн шагнал хүртэл авч буй тухай солонгоо уншсаар байв. Эцэст нь мөгийн шинжлэх ухааны маш том нээлт болох хиймэл оюун ухааныг хийх гэж метршгүй зүтгэсээр байгаад амьсгал хураан төгсдөг тухай өгүүлж зохиолоо дуусгажээ. Солонгогийн хувьд дөнгөж сая ном уншсан мэт боловч аль хизээний өглөөний 7 цаг болсон байл. Солонгоо шалбхан шиг хувцас өмсөж үс төсөө янзаж засчаад хичээлдээ яв. Ангийн хаалгаар орж ирсэн даруйд солонгоо түнтэй мэдлчихэд ийн ярьж эхлэв. Би чиний бичсэн номыг уншиж байтал нэг л мэдхнэ өглөө болгосон байвал яах вэ? Чи ч гэсэн үнэхээр овоо гараа юм аа. Уншсан хүнийг унтахнаараа мартаж шүнжэнгөө цурам хилгэлгүй байлгаж чаддаг тийм зохиол бичжээ. Энэ зур гаднаас түүхийн багш нь орж ирэн хичээлээ зааж эхлэв. Солонгоо аяархан мөгийг тандан. Мөгийн би өөр тожид ийм гоё зохиол юр уншиж байсангүй. Би чамайг бурхны хүч авдаг тэр хэсгийг уншиж эхлээл чамайг чин сэтгэлээсээ гайхширч эхэлсэн.
Чамаг нэг насны амьдралаа ингэж төсөөлж чадсныг чинь бүр их гайхал. Надад бүр чамаг магтдгийг хэлэх ч үг болтохгүй гэтэл нэг насныхаа амьдралыг төсөөлсөн юм биш ээ. Өнгөрүүлсэн амьдрал дээр өөрийнхөө мөрөөдлийг нэмж найруулаад зохиож бичсэн төдий. Миний амьдрал бас мөрөөдөл чиний уншсан шиг тийм анзааны алдаж ийм арманы тухай хүнд алдаж энэ арманы тухай хүн амтнд хэлвэ болохгүй шүү. За юу хараа. Энэ тухай хоёулаа дараа тухтай ярилцдаг хөө гэд хичээлд ор. Тэр өдрийн хичээлд тарав. Мөгийн солонгойг гэрлүүнд хүрэхээр явах замдаа түр амрах гэж 6 дугаар сургуулийн хажуугийн сүйдрвчэнд орводлоо. Мөгөтэй ярилцахыг хүссэн солонгой ухаан тас өнөөх арманы тухай яриаг дисгэл болдгоо эхлэв. Би заримдаа чамайг өөрийн ирэхгүй гайх юм аа. Ийм их чадвартай мөртлөөс яаж ч бусдтай адил өнгөрч сагсуурахгүй байж чаддаг байна. Бас ийм сайхан арман бичсэн мөртлөөс хэвлүүлээд бусдад өөрийгөө хэн болохоо таниулахыг хүсэхгүй байгаа тэр хүслийг чинь гайхаж байна. Би чиний орондоос л аль хэдийн ном болгоод хэвлүүлсэн байгаа. Мөгийн хэсэг чимээгүй байснаа. Хорвоо гэдэг дэндүү ууж ертөнд. Энэ ертөнцид авьяас чадвараараа бусдаасаа хитээдсэн тоймгүй олон хүн байна. Гэтэл би тэдний чинээнд ч хүрэхгүй багахан авьяас чадвартай атлаа юун цагсурч чадах вүлээ дээ. Цагсуурлаа гэж бодъё л дээ. Надад ямар ч нэмэр болохгүй. Хэрэггүй зүйл нэмэргүүлээд гин. Ганц би өөрийн сайндаа энэ бүхнийг бүтээсэн ч биш. Эцэг их, найз нөхөд, ахын дүүс, төрөл төрөсөд намайг таньдаг бүхэл хүмүүсийн тусламжтайгаар миний туурвж бүтээлүүд бодит амьдрал дээр би иллээ олдог. Ийм учраас надад өнгөрөөд би ихэд бодож битгээ затгаланд бодох шалтгаан юу байхгүй. Учир нь юм гэдэг их учиртай. Аливаа амжилт, ахиц дэвшил, хөгжлийн цаана цөөхөн хэдхэн хүн байдаг мэт боловч нийтэр дээрээ тэдгээр хүмүүсийн цаана дэмжлэг туслалцаа үзүүлдэг үе олон хүн байдаг. Арыгийн даасан тэдгээр хүмүүсэл байсан учраас наадах хүмүүс нь гавьяа байгуулж хүслээ биелүүлж амжилтанд хүрч чадаж байгаа юм. Мэддэг зүйлийнхээ тухай ярьж чамаг удаач уу яв. Зүгээр үстэй. Ихэд солонгой. Зүгээрээ гэв мөгүй. Арманаа хөвлүүлэхийг би үнэхээр хүсэхгүй байна уу одоохондоо. Магадгүй хүнтэй суугаад тусдаа гараад жинхэнэ утгаараа би гэдгийг мэдрэх тэр цагт л өөрийнхөө нэрээр ил зохиолоо хэвлүүлж олны хүртэл болох байх. Мөн ингэж их алгуурлах өөр нэг шалтгаан надад бий. Би хэдийгээр олон зүйлийг сурч хийж амжуулсан ч судлаж мэдих зүйл өч төчнөө байна. Адгийн найзахын л амьдрал гэж чухам юу болох, үхэл гэж юу болох, уур хилэн атааж өтөө инэрл нэгүүлсэл итгэл гэж юу болох, буян нүгэл гэж юу юм бол, амьдралын утга учир чухам юунда байд юм бол, даал тухамсар гэж юу юм бол, үнэн гэж юу вэ гэх мэтийн түмэн асуултыг наривчлан судалж хариултыг нь олж мэдмээр байдаг. Энэ асуултын хариултыг олох гэж оюунаа чөлөө завгүй ажиллаж байхад юу сагсуурх өнгөрөх манта гэж даруухан инэв. Солонгой би ч гэсэн эдгээр зүйлүүдийн тухай хаяхан боддгоо. Ихтэй оновчтой зөв хариултыг нь олж чадаагүй. Хүн болгон төгс байх албагүй шүү дээ. Хүнд мэддэг зүйл байхад бас мэдхгүй зүйл хар мянгаараа л байдаг. Миний бодлоор чиний ингэж хичээж байгаа чинь зөв. Гэхдээ эдгээр хэцүү хүн асуултын хариултыг олно гэд өөрийгөө зоож болохгүй шүү. За юу? Би ч энэ тухай бодон мэдэрлээ их ядрааж байж л. Эцэст нь зүгээр л орхисон. Ямар ч тач учрыг нь олж мэдэх гээд үз. Бүр учраа олохгүй болоод эхэлбэл эрдэмтэй мэрэгэн хүмүүсээс асуугаарай. Би чамайг ойлгож байна уу? Нэр манай нэг ах лам. Тэр лав эдгээр асуултын зөв хариултыг мэдэж магад. Би чамд асууж мэдээд хэлье за. Гив. Тэгэрэг гэсэр мөөгийг хичээлгэв. Тэгээд мөөгийн солонгой гэрт нь хөрөөж гээд буцаад харих замдаа ихэд бодлогосрон гэлтрэн.